Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 2019 оны ууган тэмцээн болох хэвтэ шахалтын хэрэглэлгүй төрлийн анх дугаар усын аврах шалгаруулах тэмцээн 2 өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө. Насан туршидтой ангиллын 8 жингийн өрсөлдөөн ширүүн явагдаж, жин тус бүрийн аваргууд тодорсон юм. Ингээд та бүхэндээ жингийн шилдэгүүдийг танилцуулъя. Эрэгтэйчүүдийн насан туршидтой ангиллын 59 кг-ийн жинд BB клубын тамирчин Батамгалан 140 кг-ыг шахсан амжилтаар улсын аварга боллоо. 66 кг-ийн жинд 142.5 кг-ыг шахсан Дархуул аймгийн Гансүх, 74 кг-ийн жинд 170 кг-ыг шахсан Даян хүчтэн клубын Ариун болт, 83 кг-ийн жинд Өмнөговь аймаг Energy Resource компани тамирчин Оргил болт нар төрүүлжээ. За Оргил болтын хувьд энэ жинд 200 кг-ийн жинг шахсан амжилтаар бусдыгаа манлайлж энэ жилийн улсын аваргаар тодорсон байна. Миний жинд хэд 11 тамирчин байлаа. Жиндээ эхний захиалга 195-ыг өргөж, хоёр дахь захиалгаараа 200 кг-ыг өргөж төрүүллээ. Тэгээд хоёр дахь, гурав дахь захиалгаараа Монгол улсын рекордыг их шараахан бас барсангүй. Тэгтээ бол миний хувьд бол маш том амжилт гаргалаа. Ер нь бол миний багш одоо Монгол улсын гавьяа тамирчин 2016 оны Олимпийн хүрэл медальт дэлхийн цомын 3 удаагийн аварга, дэлхийн рекордыг эзэмшигч. Би маш мундаг багштай. Багшаараа маш их бахарч, багштаа маш их баярлалаа гэж хэлье. Энэ тэмцээнд төрүүлснээрээ одоо 5 сард болох Токиогийн дэлхийн аваргын эрхийн төлөө сая өрсөлдсөн байгаа. Тэгээд эрхээ бол авчлаа. Авчлаа гэж ойлгож байна. Одоо ингээд 5 сарынхаа тэмцээнд бол оролцсон. Дараа нь 9 сард дахиад манай Монгол Азийн аварга байгаа. Хэвтэн шахалтын Азийн аварга. Дараагийн тэмцээн бол зөндөө байна. Тэр нь 19 онд бол ингээд нийт 4-5 тэмцээн байгаа. Дараагийн жин 93 кг-ийн жинд Сүлдэр клубын тамирчин Баттөмөр 195 кг-ийн жинг шахсан амжилтаар улсын аварга болсон бол асах 105 кг-ийн жинд Монгол улсын гавьяа тамирчин инх хоёрын содон бэлжээ төрүүллээ. Түүний хувьд 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 242.5 кг-ийн жинг шахаж дэлхийн дэд амжилтыг шинчлэн тогтоож байсан бол энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өөрийн дэд амжилтаа 2.5 кг жингээр ахиулж ээлж дудаага улсын аварга боллоо. 245 кг жингийг өргөж төрүүллээ. За мөн хоёр шам маань нэг нь одоо 83-д орж төрүүллээ. Одоо хоёр дахь нь одоо энэ ард 120 кг жинд өрсөлдөж байна. Одоогоор алтан медалийн болцол хангаал явж байгаа. Рав классикийн төрлөөр одоо энэ хэвтэ шахалтын төрлөөр бол маш их хүмүүсд орж иж байна. За тэгээд энэ одоо спорт маань ямар хөө байна вэ гэдгийг харагдаж байгаа хаа. Тэгээд өрсөлдөөн бол залуучууд өсвөр үе бол маш их өрсөлдөөнтэй байгаа тий. Шин залуу тамирчид гарч ирж байгаа тий. Улсын аварга шалгаруулах тэмцээний өсвөр насны ангилалд 18 хүртэлх насны тамирчид 4 жинд, залуучуудын ангилалд 23 хүртэлх насны тамирчид 6 жинд хүч үзсэн. Залуучуудын ангиллын 59 кг-ийн жинд Манлай хүчтэн клубын Батбаяр, 66 кг-ийн жинд Ховд аймгийн Нанзадорж, 74 кг-ийн жинд Стронг клубын Галбаяр, 83 кг-ийн жинд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Эрхэнбаяр, хасах 93 кг-ийн жинд Стронг клубын Дашбалбар, нэмэх 93 кг-ийн жинд Perfect Body клубын тамирчин Эрдэнэ Тулганаар тус төрүүлж залуучуудын ангилалд улсын аварга болжээ. Хэрэглэлтэй, хэрэглэлгүй хоёр төрөлдөө эрэгтэй эмэгтэй нийтдээ 270 гаруй тамирчин 8 насны ангиллаар 33 жинд энэ удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна. За тэмцээний эхний 2 өдөр хэрэглэлгүй төрлийн хэвтэ шахалтын улсын аваргууд ийхүү тодорсон бол энэ 7 хоногийн амралтын өдрүүдэд хэрэглэлтэй төрлийн 11 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн спортын туурдны танхимд болох юм а.